За сайн байцгаана уу? Одоо та бүхэнд Кикийн English сургуулийн онлайн сургалтын эхний 2 удаагийн туршилтын хичээлийг хэрхэн хийх зааварчилгааг танилцуулъя. За хамгийн эхлээд бүгдээрээ Кикийн English сургуулийн онлайн вебсайт руу нэвтэрж орно. За энд харагдаж байгаа encqq.eng.com гэсэн вебсайт руу нэвтэрж орохоор энэ цах гарч ирнэ. За дараа нь free trial буюу одоо туршилтын хичээл гэсэн энэ хэсэг дээр дарна. За энд өөрийнхөө ашигладаг Gmail эсвэл Yahoo mail-ийг хийж өгнө үү. За пассвордаа өөрсдөө зохиогоод хийчих нь илүү санахад амархан байх үднээс нэрнийхээ эхний үсгийг утасны дугаартайгаа хийгээд өгвөл бас дараа нь санахад илүү амар байдаг. За continue гэсэн хэсэг дээр дарна. За тэгэхээр одоо саяны бүртгүүлсэн мэйл хаяг дээр нь танд Kik English сургуулиас баталгаажуулалтын линк утсан байгаа. За тэгэхээр дараагийн алхам бодвол мэйлээр шалгана. За бүртгүүлсэн мэйлэн дээр маань Kik English-ээс мэйл ирсэн байна, линк ирсэн байна. За энэ идэвхжсэн байгаа энэ линкийг дарахаар шууд бүртгэлийн цонх руу нэвтэрч орж байгаа. За энэ дээр өөрийнхөө бүтэн нэрийг бичээд за Study and Travel Abroad буюу одоо манай компаниар ерөөхдөө бүртгүүлж байгаа хүмүүс маань ард нь SDA гэсэн 3 үсгийг бичиж өгнө. Ингэснээр дараа нь бид нар таны одоо эрхийг нээж өгөхөд одоо тань аккаунтыг нь таних үднээсээс ингэж 3 үсгийг болол оруулж өгөх ёстой байгаа. За дараа нь дахиад хэрвээ никнейм буюу одоо илүү богино нэр байвал богино нэрээ энэ дээр бичиж болно. За энэ дээр утасныхаа дугаарыг оруулчихна. За Amazon дээр GMT нэмэх 8 гэсэн цагийн бүсчлэлийг сонгоно. За ачаа бас ингээд байж байна. За энэ дээр хүйсээ сонголоо. За төрсөн өдөр болон энэ купон код гэсэн хоёрыг орхиж болно. Тэгээ шууд sign up хийчихнэ. За тэгэхээр next гэсэн давчиг дарахаар одоо туршилтын хичээлээ хязээ хийх боломжтой вэ гэдэг одоо цагаа сонгоно гэсэн үг. За жишээлбэл 3 сарын 3 би өнөөдөр за би орой 21 цаг үед хий гэж бодъё. Тэгэхээр 18-аас 25 гэсэн одоо цагийн бүсийг сонгоно. За тэгээд search хийчихнэ. Одоо тэгэхээр энэ алхам маань бол багшаа хайж байгаа алхам гэсэн үг. За одоо эндээс ингээд reserved буюу одоо энэ одоо хоосон байгаа хэсгүүд маань бол эдгээр багш нар нь энэ цагуудад бол бүгдээрээ захиал хичээл байгаа гэсэн үг. Хичээл нь бол аль хэдийн захиадагдчихсан гэсэн үг. За тэгэхээр хамгийн ихний боломжтой энэ open гэсэн хэсгүүд багш нараас ерөөхдөө цагийг нь захиална гэсэн үг. За хамгийн ихний боломжтой цаг нь 22:30-аас за энэ багш байна. Тэгэхээр хичээлээ сонгохоос өмнө багшаа бас ингэж харах боломжтой. Багшийнхаа танилцуулгыг орж үзье. Нэрэн дээр нь дарчгаар ингээд багшийнхаа профайл руу ерөөхдөө өсрөөд орчиж байгаа. За энэ багш маань жишээлбэл 3 жил 6 сарын карьертэй одоо багшаар ажиллаж байгаа юм байна. За одоо жишээлбэл одоо зэрэг төгссөн сургууль гэх мэтчлэн одоо ингээд бүх мэдээлүүд нь гараад ирж байгаа. Kik English сургуулийн багш нар бол бүгдээрээ TESOL буюу олон улсад англи хэл заах эрхээ авчихсан багш нар байдаг учраас бүгдээрээ маш сайн багш нар байдаг. За одоо жишээлбэл ингээд эндээс бас багшийнхаа ранкийг харж болно. Тэгэхээр ерөөхдөө 5 одтой буюу хамгийн дээд үнэлгээг нь авсан 99-өөс дээш хүмүүс одоо энэ багшид 5-аас дээш одтой буюу маш сайн гэсэн үнэлгээг өгсөн байна гэсэн үг. За дараа нь бол энэ дээр бол багшийнх нь ингээд бас тодорхой жижигхэн ингээд юм танилцуулга бичвэр байгаа. Энийг унших боломжтой. За багшийнхаа танилцуулга бичлэгийг бас ингээд үзчихэж болно.
Яг ингээд багшийнхаа ингээд танилцуулга ингээд үзсний дараа хэрвээ таалагдж байх юм бол хичээлээ өргөжлүүлээд энэ багш нараа сонгох боломжтой гэсэн үг. За 22:30-аас би хичээлээ захиалъя. Open гэсэн хэсэг дээр дарахаар одоо захиалах цонх гарч ирнэ. За reserve буюу хичээлийнхээ цагийг баталгаажуулчихна. За ингээд 3 сарын 3 буюу өнөөдөр 22:30-аас 23 цагийн хооронд анхны туршилтын хичээл маань баталгаажлаа гэсэн юм мэдээлэлсэн байгаа. Мэйлээр нь бас ингээд ийм энэ одоо notification буюу энэ баталгаажуулсан мэдээлэл бас давхар очсон байгаа. Мэйлээр нь сануулга очсон байгаа. За next гэсэн хэсгээд орчин. За ингээд ерөөхдөө одоо энэ туршилтын хичээл хэрхэн суух вэ талаар гэсэн одоо ийм одоо мэдээллүүд байгаа. За тэгээд view my page буюу home page руу орчин. За home page руу орохоор саяны захиалсан багшийн маань хичээл одоо энэ болонд ингэж харагдаж байна. За доошоо ингээд явуулахаар энэ календар хэсэг дээр болол өнөөдрийн захиалсан хичээл маань ингээд хуваар нь ингээд орчихсон байгаа. За хичээлдээ суухдаа ерөөхдөө та 22:30 гэж цаг захиалсан байлаа гэж бодоход нэг 10-аас 15 минутын өмнө одоо онлайн руугаа нэвтэрч орох хэрэгтэй. За нэвтэрч орсныхоо дараа одоо яг орж нэвтэрч оронгууд яг энэ цонх харагдах учраас энэ багшийнхаа хичээл дээр нь дарахаар энэ enter class гэсэн одоо ийм хоёр хэсэг гарч ирж байгаа. Enter class болон enter request гэдэг. Enter request гэсэн хэсэг дээр та багштаа ингээд одоо хүсэлт өгөх боломжтой. За одоо жишээлбэл за баг зэрэг удаан тэгээд илүү ойлгомжтой яриач гэж хүсэх юм бол энийг дарчна. За одоо ерөөхдөө зөвхөн хичээлийн хөтөлбөрөө ингээд шууд ингээд ярилцаад явъя гэх юм бол энийг авчин. За магадгүй эсвэл хоёулаа free conversation буюу одоо ерөөхдөө чөлөөтэй ингээд одоо харилцан яриа өрнүүлье. Заавал яг хичээлийнхээ яг одоо агуулгын дагуу явахгүйгээр илүү одоо чөлөөтэй харилцан яриа одоо өрнүүлье гэх юм бол энийг ингээд чагталчихна гэсэн үг. За тэгээд энэ дээр бол нэмэлтээр багштаа комент хэлэх зүйл байвал энэ дээр ингээд бичиж үлдээгээд за тэгээд send гэж явуулчихна. Энийг нь бол тухайн одоо хичээл орох байгаа багш нь энийг үзээд тэгээд таны энэ хүсэлтүүдийг хараад тэрний дагуу ерөөхдөө хичээлээ орно гэсэн үг. За магадгүй одоо та захиалсан хичээлдээ сууж амжихааргүй ч юм уу өдрөө хойшлуулах тохиолдолд одоо энэ cancel reservation гэж байгаа. Энийгээ дарчна гэсэн үг. Энийг дарахаар таны одоо анхны туршилтын хичээлийг дахиад захиалах боломж эрхэн үүсчин. Тэгэхээр дараа нь та хизээ захиалж одоо хийх боломжтой байна. Тэр цагаараа түрүүний яг багшаа одоо сонгоод хичээл захиалсантайгаа адилхан сонгочихно гэсэн үг. За back хийлээ. За тэгэхээр хичээлдээ суухдаа бол request-ийг явуулчихсан учраас одоо enter class гэсэн энэ хэсэг дээр дараад тэгээд шууд та камер чинь ажиллаж гин үү, чихвч чинь ажиллаж гин үү гэдгийг шалгаад багштайгаа шууд ингээд дэлгэцээр ингээд хичээл нь эхэлж гин гэсэн үг. Яг 22:30 гэд багш нь болол камерын одоо болонд гарч ирнэ. Тэгээд дэлгэцнийхээ талд нь танд одоо сурах материалаа харуулад ярилцаад явчихна гэсэн үг. За туршилтын хичээлийн хувьд бол ийм байна. Тэгэхээр та туршилтын хичээлээ хийснийхээ дараагийн одоо үргэлжилсэн бичлэгийг үзээрэй. За баярлалаа.